Лойлыг болохоор 7-оос 8 одоо жинхэнэ навчтай 1-р эренбийн баг цэцэг үүссэн үед тарилт хийгднэ гэсэн тийм ээ. За тэгвэл 5 сарын 11-нд лойлоо тарьсан гэсэн үрслэгээгийн шилжүүлэн суулгасан. Тэгэхээр 3 сарын 11-нд үрслэгээ хийгдсэн гэсэн үг тийм ээ. За 3 сарын 11-нд хийгдсэн үрслэгээгээ 5 сарын 11-нд тарьсан. За тэгвэл 5 сарын 11-нд тарьснаас баг цэцэг үүснээс хойш 60 хоногийн дараа ургац хураалт эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр би 5 сарын 11-нд тарьсан болвол миний анхны хураалт 7 сарын 10-аас эхлээд би анхныхаа жимсийг хурааж авах нэ гэж ингэж тооцоолно. За тэгвэл одоо тооцоолохдоо та нар одоо лойлыг энэ дээр бол одоо 1-р эренбийн баг цэцгийн хураагаа дууссан, 2-р эренбийн дууссан тийм ээ. Ийшээгээ 3 руу орж ийн тийм үү. Ингээ 3, 4 гэд ингээ явж байгаа. За тэгвэл лойлын хувьд эхний баг цэцэг бол 8 навч үүсээд анхны баг цэцэг үүсдэг бол 2-р эренбийн баг цэцэг болохоор 3 навч гараад дараа нь болохоор яг дараагийн баг цэцэг. Тэгээ 3 навч ургаад дараагийн баг цэцэг гэсэн иймэрхүү нөгөө зүй тогтлоор лойл маань болохоор ургадаг байгаа. За тэгээд энэ баг цэцгийг хураагаа дууслаа тийм үү. Энд одоо 1-р эренбийнхаа баг цэцгнүүдийн бүх жимсийг хураагаа дууссан бол доор нь байгаа нөгөө 7-8 навчаа би таналт хийн гэсэн. Ягаад гэвэл энэ 7-8 навч бол энэ дээр одоо ургасан жимснүүдийг томруулахын тулд нөгөө нүүрс усаа үйлдвэрлээд навчандаа үйлдвэрлээд жимслүүгээ яг түгээх үүрэгтэй гэсэн үг тийм ээ. За тэгвэл энэ жимсийг хураагаад дууссан бол энэ навч нар угаасаа цаанаасаа одоо биологийн хөгшрөлт явагдаж байгаа гэсэн хэрэггүй болно гэсэн. Тэгээд ирэхлээрээ нөгөө энчинээ хэрэг байлгаад ах юм бол хөгшрөөд ирэхлээрээ нөгөө өвчин хортонд нэрвэгдэх ийм одоо тал руугаа явцдаг учраас байлгах шаардлагагүй. Яхаа дээрээс агаарын солилцоо байна тийм ээ. Гэд энэ олон талынх нь үүднээс болохоор доор хураагаад дууссан бол доотлын навчийг авна. Тэгвэл одоо энэ 2-р эренбийн баг цэцгэн дээр үүссэн жимсийг тийм ээ. Энэ 2 жимсийг аваад дуусгах юм бол энэний дээр байгаа 3 навчаа аваад өчнө гэсэн. Манайхан ингээд нөгөө бүгднгийн юугаа хийсэн байдаг те нөгөө навч байхгүй баахан ингээд жимс тавьсан байдаг тийм ээ улаалах гэж ингээд. За энэ маань болохоор өөрөө энэ навчны үүрэг юу вүлээ гэдгээ сайн бодох хэрэгтэй байна тийм ээ. Энэ навч бол энэ жимсийг одоо болцыг гүйцэхийн тулд үүрэг гүйцэтгэх ёстой гэдэг утгаараа явдаг учраас яг хураагаа дуулсан бол тий навчаа юу байна одоо таналт гин. За тэгээд лойлон дээр бас гол юм нь нөгөө юу байгаа. Том жимстэй одоо энэ бол үрлэн помидор байна тийм ээ. Том жимстэй үрлэн помидорууд дээр бүгдэн дээр нь жимсний таналт гэж юм хэл. Жимс цэцгийн таналт. Тэгвэл одоо нөгөө юуны нэг жимсний сорт худалдаж авахлаар нэг жимсний жин гэж байдаг тийм ээ. Нэг жимсний жин. За тэнгуүтээ нэг баг цэцгэн дээр үүсэх жимсний тоог гэдэг ингээд. За бүр ийм том одоо жимстэй лойлуудыг олохлээрээ нэг баг цэцгэн дээр 4-өөс 5 хамгийн дээдл нь одоо 5 жимс тавьж өгнө гэдэг. Бидний одоо тариад байгаа толцтой, хийл бүрөвдэд одоо сортууд байна тийм ээ. Дунд зэргийн жимстэй. Энэ жимснүүдийг болохоор 7 хамгийн дээдл нь 8 жимс гэдэг. За тэгээд ерөнхийдөө 6-аас 7 жимс тавиал бусдыг нь яг хаажлаа авч жимсний таналт заавал гин. Яагаад жимсний таналт хийж байгаа юм гэхээр үр ашиггүй нөгөө томрох өстой 80 г стандарт ургацсан нэг жимсний 80 г-аа гэд заагаад өгсөн байтал би энэ ч 10 жимс тавьчих тийм ээ. Тэгэх юм бол нөгөө 80 г-да хүрэхгүй гэсэн стандарт бус. За тэгвэл би яг нөгөө стандартаа хүрэхийн тулд эхнээс нь цэцэг одоо жимс суухаас нь өмнө ийм цэцэг багт нь одоо хаачлаад нөгөө навчны таналт хийж явахдаа ахаад нөгөө сугны нахаанууд таньж өгнө тийм ээ. За энэ нахааны таналтыг хийж явахдаа хамтдаа юуныхаа цэцэгний жимсний таналтаа заавал хийж явна. Тэгвэл одоо ургацаа бас тооцоолдог байх хэрэгтэй тий. За би тэгвэл одоо нэг баг цэцгэн дээр 5 жимс одоо 80 г-тай сортноос би 5 жимс тавья гэвэл 5-ыг 80-аар үржүүлэхээр нэг баг цэцгэн дээрс би 400 г-ыг хураана гэсэн үг тийм үү. Бүх ингээд жимснүүдээ яхахтаа эхний эренбийн баг цэцгийн хураалт дуусаа та энийг одоо таналт хийлээ тийм үү. Тэгвэл одоо ургацаа бодож эхэлнэ гэсэн үг тийм ээ. За би эндээс авах ёстой 400 г авсан уу? Би өнөөдөр энийг хураахын тулд манай дээр байгаа 1000 бутнаас тийм ээ 400 гэх юм бол би хэдэн хилийг хураацсан байх ёстой байсан байна. Тэгтэл миний одоо тэмдэглэсэн дээр энэ жин хүрсэн үү хүрээгүй байна уу гэдгээ харна гэсэн үг тийм ээ. За ингээд ургацаа нөгөө заавал тооцоолно. За тэгвэл одоо нөгөө бордоо гэдэг зүйл үндсэн бордоо бордсон бол араас нь нэмэлт бордоо гэж заавал бордох ёстой тийм ээ. Ялангуяа үр жимс хүнсний ногоодод дээр калиум бордоонуудаар бордож өгнө. Азотоор бордохгүй тийм ээ. За тэгэл өөр энэ лойлон дээр бол өвчин хортонд одоо янз бүрийн хачиг бөөс гарахгүй өөрийнх нь онцлог
байгаа шүү дээ, тийм ээ. Хэд их услага ихтэх юм уу, багтаад ирэх юм бол энэ дээр нөгөө кальцийн дутагдалд орж эхэлдэг. Юун дээр харлаад эхэлдэг, тийм ээ. Яг хүйсний хэсгээрээ. За тэр бол нөгөө услага таны услага тохирохгүй байгаас гэд. Тэгтэл энэ дээр одоо хэрвээ тэр шинж тэмдэг илэрсэн бол энэ жимсийг хурааж авахгүйгээр яг энэ дээр нь яг байлгах хэрэгтэй. Энийг хураагаад авчих юм бол нөгөө дараагийн жимслээ яг халдварлж эхэлдэг. Зөөлрөөд унах хэмжээнд хүртэл нь хураалт хийхгүйгээр бутан дээр нь байлгах хэрэгтэй. Одоо навчны таналт хийх гэж штэ тий. Энэ навч болохлээрээ одоо бидний нүдэнд харагдахгүйгээр энэ навчны гол үүрэг бол энэ дээр ингээд нарны гэрэл тусах хэрэгтэй. Тэгвэл нарны гэрэл ахаад нүүр сүжлийн хий хөрснөөс одоо шингээж авсан ус байгаа тийм ээ. Энэ гурвын тусламжтайгаар энэ навчны элсүүдэд болохоор нөгөө органик бодис нийлэгжүүлж өөрийнхөө хоолыг бэлдэж байгаа гэсэн. Тэр бэлдсэн одоо органик бодисоо хаашаа явуулах хэрэгтэй вэ гэхээр энэ цэцэг рүүгээ явуулна. Тэгээд дээшээ ургах шавгрууд байгаа тийм ээ. Энэ нөгөө дээшээ ургаж байгаа ургалтын цэгүүд лүүгээ явуулдаг байхгүй. За тэгэхээр энэ үүрэг нь болохоор энэ яг цэцгээл явах одоо дэмжих хэрэгтэй. Яг жимснүүд томорсон тийм ээ. Өнгө одоо улаагаад болцгүйцэх төхөөд ирсэн үед нь аваа ичнэ. Улаанаар нь л байлгаад байх юм бол энэ дээрээ ишин дээрээ байх юм бол нөгөө энэчнээс шингээж авж байгаа ус эрдэс бодисууд чинь ийшээгээ бас л цугтаа жигд хуваарлагдаад байгаа. Тэгэхээр дараагийн жимснүүдийн чинь болцсон яг оройтож эхэлдэг. Тэгэхээр одоо яг нөгөө стандартынх нь үед нь л хураалтуудаа яг цаг алдахгүй хэрэгтэй.